Дэлхийгээр нэг тархан суусан хөдөлмөрч олон монголчуудаа шинжлэх ухаан тань мэдхүйн од мөндөр суугийн хамт олонны зүгээс хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн мэдчилж байна. За ингээд манай элдв түүх нэвтрүүлгүүгээр эхэлж байна. Студид маа үйл ажиллагааны менежерийн хоёр болон хөтлөх зандаа миний бий байна. За өдрийн мэндийн хоёраа. Өдрийн мэндэ. За тэгэхээр өнөөдрийн нэвтрүүлгийг эх орны өнцөг болон бүр кофений соёлыг түгээн ураатай кафе бинэ ивент цэцгч мөн худалдаа банк одоо хялбар хоригдол болон хариулт хадгалыг дүүжлэгийг танилцуулж байгаа. За тэгэхээр өнөөдөр хоёулаа ярилцах сэдэв болохоор Нобелийн шагналын талаар ярих юм. Тэгэхээр инх тайвны Нобелийн шагналыг ярина. Тэр дундаа зүгээрч биш нөгөө эргэлзээ хил ам дагуулсан дараа нь тэр инх тайвны Нобелийн 10 шагналыг ярих юм. Сонирхолтой сайхан сэдэв байна. Тий. Альфред Нобель 1888 онд одоос энэ чинь 100 хэдэн жилийн өмнө 30 жилийн өмнө тий Францын нэгэн сонин дээрээс өөрийгөө нас барсан тухай мэдээ уншсан байхгүй. Альфред Нобель мэдээ хамгийн гол гарчиг нь өгсөн байсан гэж үхлээр наймаалцагч таалал төгслөө гэдэг тийм гарчиг байсан. Одоо үхлийн худалдаа чинь таалал төгслөө ч юм уу гэж орчуулж болохоор энэ бол маш аимшигтай мэдээ байхгүй. Одоо чиний талаар ч юм уу миний талаар яг тий нас барсныг нь ингэж хичүүл маш амар байна. Тэгэл байх. Тэгсэн чинь үнэн эрэхтэй ах Людвиг Нобель нас барсан байна л да. Тэгсэн сонныхаа андуураад Альфред Нобельтэй андуурсан байна. Андуурлаа өгсөн байна. Тий. Гэтэ өөрийг нь тэр эрт үхүүлснээс илүүтэй тэр мэдээний өн гайс нь Альфред Нобельд маш айц төрүүлсэн ба. Мэдээнд ингэж бичсэн ба. Альфред Нобель бол хүмүүсийг үе олноор нь хөнөөх арга боловсруулснараа тэгж хөлжиж баяцсан юм шүү дээ гэж бичсэн ба. Хүмүүсийг өхүүлж тэрнгээрээ баяцсан тий. Тэгэхээр Альфред Нобель юу гэж бодгоо? За би нас барсныхан дараа иймэрхүү маягаар дурсах юм байна да гэж бодонгуудаа үүнээс эмээгээд Нобель чухам яг энэ сонины мэдээс болж өөрийн нэрээр олон улсын томоохон шагнал бий болохыг гэрээслэн үлдээсэн ба. Ингээд Нобелийн шагнал өдгөө дэлхийн хамгийн нэрвцтэй шагнал. Харин яг тэр шагнал нүдээ олдгүй гэдэг нь хил ам үсгсээр ирсэн. Олон 10 жилийн турш. Тэр дундаа ялангуяа инх тайвны салбарын шагнал нь ихэнхдээ талцал маргаан дагуулдаг. Тэгэхээр өнөөдөр энэ шагналыг хүртсэн тэр талцал маргаан дагуулсан 10 эрх мэд талаар ярих юм. Ягаад тэр 6-гийн 6 шагнал байсарахад яг инх тайвны Нобелийн шагнал нь талцад хүрээдэг юу гэж бодож байна? За миний бодлоор инх тайвны Нобелийн шагнал авсан цөөхөн хүмүүсийг би мэднэ л дээ. За Далай лам байна. Андуураг бол Ясир Арафат байх хэрэгтэй тийм. Гэх мэт те. Гэх мэт. Сүүлд Кимдэж нь авчихсан шиг санагдаж байна. Нөө хоёр солонгосын юу гэд андуураг уулшдаг. Тийм тэгэхээр яг эргэлзээ хил ам дагуулад байгаа юм бол тэгэхээр бид бүхэн тэдний үйл хэргийг ойлгодог байхгүй. Ядаж зөв буруу хамаагүй. Гэтэл физикийн Нобелийн шагналыг хоёулаа ойлгох. Тийм эргэлзээ хил ам дагуулах хоёулаа. Тэр мэдлэгэн дутаад байгаа сте. Тэгэхээр инх тайвны Нобелийн шагнал байнга тэгж эргэлзээ хил ам дагуулдаг шалтгаан нь бид нэг өөрсдөө улс төр бас сонирхдаг учраас тий бас нэг ойлгож байгаатай нэг физикээс илүү ойлгоно ядаж тий мэдээч. За тэгэхээр за эхний хүн 10 хүн танилцуулах 10-т нь Ригоберта Менчу гэдэг бүсгүй байгаа. Хүний эрхийн төлөө тэмцэгч феминист энэ бүсгүй болохоор 1960-аас 1996 буюу бүхэл бүтэн 36 жил үргэлжилсэн Гватемалийн иргэний дайн гэж байна. Тэр иргэний дайны сүүл үед улс орныхон уугуул гаралтай тэр иргэдийн эрхийн төлөө тэмцлэр их танигдсан бүсгүй. Тэгэд 1992 онд одоо энэ үйл хэрэгээрээ Нобелийн инх тайвны шагнал хүртсэн. Энэ Менчу гэдэг бүсгүй бол тухайн цагта хамгийн залуудаа буюу 33 наснда энэ инх тайвны Нобелийн шагналыг хүртсэн үнээр тодорч байсан ба. Тэгэхээр олон улсад одоо олсон энэхүү нэр хүндээ ашиглаад цаа чин 2007 онд нутгийн уугуул иргэдийн Винак гэдэг нэртэй нам байгуулад 2007-2011 оны Гватемалийн ерөнхийлөгч сонгуульд хүртэл өрсөлдсөн ба. Нобелийн шагналтай. Харин Менчугийн хүний эрхийн олон 10 шагнал яасан гэхээр 1983 онд хэвлэгдсэн. Энэ чинь 92 онд Нобелийн шагнал авсан шүү дээ. 83 онд хэвлэгдсэн Миний бие Ригоберта Менчу гэх намтар дурсамжийн номонд нь багтсан худал ташаа мэдээллээс болж Нобель хүртснээс нь 10 жилийн дараа бөөн хил ам болсон. Яасан гэхээр энэ чинь өөрийнх нь намтрыг бичсэн байна шүү дээ. Номондоо бичснээр өсөглөнгөөр нас барсан гэх одоо нэг эрэгтэй дүүн бүр энэ ерөөсөө тийм хүн байгаагүй.
Тэгтэл тийм дүү гаргаж ирээд хиймлэр тэнгууд нөгөө өсөглөнгөөр нас баруулсан болж таарсан. Тэгсэн цэргүүдийн амьдаарн шатаасан гих бас нэг өөр дүүн өөр байдлаар амиа алдсан үний юм байна. Гэхдээ цэргүүд шатааж матаагүй юм байна. Ингээд өөрөө болохоор тэр намтарт нь битсэн шиг биш. Өөрөө намтрынхаа эсрэг буюу сургууль сураагүй. Испаниэр чаддгүй. Гол нь энэ бүгдийг нь нөгөө цуг сургууль сурч байсан католик сургуулийнх нь гэлэнманаар няцаасан байна багш нар нь. Тэгэд иймэрхүү баримтуудыг энэ цуглуулсан нэг хэсэг сүлжид Нобелийн хороонд удаадараа хандсан юм байна. Тэгсэн одоо ийм худалч хүнд та нар Нобелийн шагнал өгчлөө шүү дээ гэд. Тэгсэн Нобелийн хорооны ерөнхий нарийн дарга маш гоё миний хувьд маш гоё хариу өгсөн. Бид энэ шагналыг хатагтай менчүүгийн нийгмийн ажил хүний эрхийн төлөөх тэмцэлд олгосон болохоос биш үзэж туусан амьдралаа өгүүлэн хүүрнэх тэр арга барилд нь бид нар хүртээгээгүй гэж харилсан баг. Яа. Гоё хэлсэн. Гоё хэлсэн. Тэ. Амар гоё юу энэ тайлбар гоц. Тэ. Энэ хүн яг тэмцэн бол үнэн баггүй. Тэгээ тэрэнд нь л өгч шít. Дараа тэрний өмнө вэ нүү дараа нь нүү тэр худлаа ярьсан бол Нобелийн хороонд огцонч байдлыг өгөхгүй тий. За ингээд Роберто Менчуг энэхүү дүүлэнийг антропологчд орчин цагийн Америкийн уугуул гаралтай тэр иргэдтэй холбогдох олон нийтийг хамгийн их талцуулсан тэр 3 үйл явдлын нэг гэж явд юм байна л дээ. За 9-т нь Хуан Мануэль Сантос гэдэг. Бас л хоёул одоо тэр нөгөө Төв Европ нөгөө Төв Америк, Хойд Америк хуваар эргэлдээ. Өмнөд Америкийн хойд хэсгэр гэсэн үг. 2010-аас 2018 онд Колумби ерөнхийлөгчөөр ажилласан ба Хуан Мануэль Сантос зэвсэгт босгочдын тэм FARC гэдэг хөтөлбөрийнхэнтэй инхийн гэрээ байгуулах хүчин чармаалт гаргасан учраас 2016 онд Нобелийн их тайвны шагнал хүртсэн байна. Тэгэхээр түүнийг Нобелийн хорооноос 260 мянган хүний амьд хүрч 7 сая хүнийг дөрөвч болгосон бүхэл бүтэн тэр 50 жилийн иргэний дайныг эцэслэхийн төлөө тууштай зүтгэсэн. Тийм учраас их тайвны Нобелийн шагнал олгосгоо гэд ингэж онцлсан байна. Гэтэл түүнийг шагнал гартахаар босныг зарснаас ердөө 1 сарын дараа инхийн гэрээ байгуулах хэсэг асуудлыг Колумбийн парламент бүх нийтийн давтан санал асуулгагүйгээр баталсан байна. Ингэсэн чинь ард иргэд асар их дургууталтай тулгарчгүй. Учир нь хэдэн сарын өмнөхөн болсон эхний санал асуулгаар Колумби иргэдийн талаас илүү нь FARC-тай хийх тэр инхийн гэрээний нөхцлүүдийг зөвшөөрөг юм байна. Энд чинь ер нь тэгээд бас нэг зэвсэгт босогчтой ер нь гэрээ хийнэ гэж бас нэг талдаа эвгүй штэ. Тэр нь хит даварсан байвал бас яах вэ те? Өгшүүл. Тэ. Тэгсэн албаныхан зэвсэгт босогчдод дэндүү зөөлөн хандсан, бас өршөөл үзүүлсэн. Бүр парламент хүртэл суудал гаргаж өгсөн гэд ард түмэн их ууртай ба. Тэгсэн энэ Хуан Мануэль Сантос энэ мэт иргэдийн дургуутлаас болоод Нобелийн шагнал хүртснээс жил гаруйхны дараа Колумбийн түүхэнд хамгийн бага дэмжлэгтэй ерөнхийлөгч болон судлаасаа буусан ба. Ингээд түүний халааг дээрх инхийн гэрээний зүйл заалтыг хүчтэй эсэргүүцэгчдийн нэг Иван Дюке Маркес гэх улс төрч аваад Колумбийн төрийн тэргүүнээр сонгогдсон юм байна. 2017 оны 11 дугаар сар задарсан тэр нэг Панама Papers Деважингийн баримтууд гэдэг нөгөө олон улсын санхүүгийн төлөм байгаа шүү дээ. Тэгсэн чинь энэ нөгөө Хуан Мануэль Сантос ч өөрөө нэр холбогдсон. Бүр Барбадост 2 ч офшор компанид илэрсэн шүүмжлэгчдийг ахаад нөгөө Нобелийн хороонд хандах төрсөн байна. За 8-д нь Кордел Хал. Энэ бол Америкийн нэгдсэн улсын түүхэнд хамгийн олон жил буюу бүтэн 11 жилийн турш төрийн нарийн бичгийн даргын албыг харьсан нөхөр байгаа. Кордел Хал болохоор дэлхийн 2 дугаар дайны үед ерөнхийлөгч нөгөө Франклин Рузвельтийн итгэлт хүн байсан гэдгээр их түүхэнд үлдсэн. Дайны дараа нэгдсэн үндэсний байгууллагын суурийг тавилцахад онцгой хүчин чармаалт гаргасан хэмээгээд 1945 онд Нобелийн их тайвны шагнал хүртээсэн ба. Тэгэхэд ерөнхийлөгч Рузвельт түүнийг нэгдсэн үндэстнүүдийн эцэг гэж бүр сайшаажсан. Одоо Нобелийн эцэгтэй. Харин Хаал болохоор Нобелийн шагналтан болохоос 6 жилийн өмнө буюу 1939 онд Европоос нөгөө амин зулбан зүгтсэн хөөрхийн нөгөө 960 гаруй еврейчүүдийг Америкийн эрхт буулгалгүй шийдвэр гаргаж ирсэн нөхөр байхгүй юу? Ай. Тэдгээр еврейчүүдийн нөгөө тэр 960 гаруй еврейчүүдийн талаас илүү нь хожим хорих лагер руу ахиж ачигдаад 254 нь нацистуудын гарт амиа алдсан гэдэг тооцоо байдаг. Тэгэхэд тэр Америкийн иргэдээр ирчээд тахт нь зүгээр л нутаг дээр оруулах газар шүү дээ. Харин тий.
Гэтэ эдгээр чинь ер нь бол хойчууд тэр 2 дугаар дэйн татагт орж байгаа шүү дээ. Гэтэл энэ чинь тийм аимшигтай. Юунаас зугчааг нь бүгд л мэдчихлээ байгаа шүү дээ. Тэ? Ингээд хаал 1940 оны 9 дугаар сард мөн Урминий еврейчүүдийг атсан Кюанза гэдэг хөлгийг бас Европ руу буцаацсан ба 40 онд. Энд чинь 39 онд нэг удаа тэгчээд. Тэгэд хөлийн чанд дахь Америкийн консулын газруудад еврейчүүдэд виз олохгүй байхыг төрийн департаментээс онцгойлон даалгасан гэдэг баримттай байна. Үүнийг эсэргүүцэн еврей гаралтай Америкийн конгрессийн гишүүд ерөнхийлөгч Рузвельтд өргөдөл гаргаад Европоос 20,000 еврей хүүхд авчрахыг хүссэн ч гэсэн ямар ч хариу бас хүлээж аваагүй. Тэгэхээр ийм нөхөр инх тайвны Нобелийн шагналтан болж байсан шүү дээ. Аимшигт. За хоёлаа хамтран ажиллаж танилцуул үргэлжлүүлгөө. За тэгээ. За маа нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар эх орны өнцөг болон бүр кофений соёлыг түгэнэ гэх кафе бинэ. Жилато гэж унших баг. Тий. За хавар болж дулаан өдрүүд одоо эхэлсэн. Өнөөдрийнх шиг нарлаг өдөр бол зайрмаг тэр дундаа жинхэнэ Итали жилато идэх хүсэл өөрөө ирэхгүй төрнөө. Улаанбаатар хотын хамгийн амттай жилатотой газрын нэг бол кафе бинэ юм. Итали хэлээр тэр жилато гэдэг нь мөсцсөн гэдэг утгатай гинэ. Зайрмагцсан гэх юм уу те. Аманд оронгууд хайлж сэтгэл дулаан мэдрэмжүүлдэг. Ер нь зайрмагцсан гэвэл илүү гоё орчуулга байна да. Бодоодсэн. Кафе бинэд болохоор 22 төрлийн жилато гард юм байна. Жимсний өндөр агуулмжтай Итали түүхийдийг ашиглаад Итали технологийн дагуу үйлдвэрлэдэг. Тэгэхээр энгийн заримнаас ялгарх онцлог нь тослог багтай, гэхдээ уурга өндөртэй. Ердийн зарим шиг тийм хатуу хит хөлдөө биш, харин илүү зөөлөн тэгээ бас жоохон гоё өтгөн шүү дээ, тий. Тийм учраас хилэн дээр тамхи заажмаар аманд ингээ уусна. Тэгсэн Марко Пологийн нэг 13 дугаар зуунд Төв Азийн орноор аялсан тэмдэглэдэг да нөгөө ертөнцийн сониачин билүү, хороогийн сониачин гэдэг нэртэй ном болж гарсан шүү дээ. Тэрэн дээр мөстэй амттан хөлдөөсөн сүү жимстэй холц зэрэг хэрглэж байсан талаар дурдж байгаа. Тэгэхээр монголчууд маань тэр эртнээс тэр жилато гэдэг байна шүү дээ. Зарим судлаачид үзэхдээ тэр энэ төрлийн амтны санааг одоо Монголоос олцоод Италид авч очсон Итали жилатогийн хүүсвэр болсон байж магадгүй зарим төгсд үздэг юм байна. Гэтэ яг одоо батлахад хэцүү л дээ. Тий. Би яг наа жишээг чинь зөв сонсч ирсэн. Тий. Тэгэхээр Итали жилатог амлж үзэх юм бол маахан кафе биний ороор тий. Улаанбаатар болон орон нутагт нийт 37 салбартай шүү дээ. За өнөөдрийн сэдв эргэлзээ хил ам дагуулсан тийм инх тайвны Нобелийн шагналтууд ярьж. Долоод нь хүн ороогүй байгуул орсон. Энэ Европын холбоо орсон байна гэсэн нь. Энэ нийтлэл дээр. Тэгсэн ингэж байна. 2012 онд одоо Европын холбоо Нобелийн шагнал авсан биз дээ инх тайвны. Тэгсэн чинь Нобелийн инх тайвны шагналыг ямар учраас олгосон гэдэг өгүүлбэр нь юм байна. Европын инх тайван EV арчлал хүний эрхийн хөгжилд 60 гаруй жил хувь нэмрээ оруулсны учраа Европын холбоонд олгосгоё гэсэн юм. Тэгэхээр Нобелийн хорооны энэхүү шийдвэрийг эсэргүүцэгчд тухайн үеийн эдийн засаг болон дөрвөсдийн хямралд Европын холбоог буруутгаж тус холбооны албаныхан инх тайвныг сахин хамгаалсанаа илүү дайн самуунд оролцсон их шүү дээ гэдэг маргаан үсгэсэн юм байна. Өмнөх бүр Нобелийн инх тайвны шагнал авч ирсэн нөхдүүд болох Десмонд Туту, Мерид Магуайр, Адольфо Перес Эскивел гэд энэ эрхмүүд бүр хамтдаа ил загт бичээд шагналын зүтгэлзүүлдэггүй маа гэхэд ядаж тэр 8 сая швед крон буюу 1.2 сая Америк долларыг Европын холбоонд битгий олгооч гэж өөрсдөө хамтраад нөгөө загт хэлгээсэн юм байна. Ил загталд мөн хэдэн 10 хуульч, зохиолч, нийгмийн зүтгэлтнүүд бүр гар үсгэж зурсан гинэ. Судлаач, шүүмжлэгч дайны дараах Европын хөгжил дэвшилт Европын холбоо голлох үр гүйцгээгүй шүү дээ. Энэ холбоо Европын орнуудын хөлийн аюулгүй байдлыг сахин хамгаалж чадаагүй. Зүгээр Еврогийн бүс бий болгосон Европ дотор харин ч хагарал үүсгэсэн гэдэг байр суурьтай байгаа юм. Европын холбоо дэлхийн хамгийн том зэвсэг үйлдвэрлэгчдийн нэг гэдэг нь Альфред Нобелийн хийн шагнал үүсгэсэн анх дах зорилготой илэрхий зөрчилдөөд байна шүү дээ гэж энэ хүмүүс үзсэн ба. Тэгэхээр хил ам бол дагалсан байна. Гэтэ аль нь зөв буруу бол мэдэх юм алга. Тийм байна. Тэ. За одоо нөгөө бараг 80 хүрч байгаа. Ан Сан Сүү Чи. Тий. Улс орноо арчилсан засаглалтаа олохын төлөө цэрэг арийнхын эсрэг чинь олон жил тэмцсэн. Амьдралынхаа бүтэн 15-20 жилийг дэн чин гэрээ хорийн өнгөрүүлсэн Ан Сан Сүү Чи 1990-ад оны ихэр дэлхийн хамгийн алдартай улс төрийн хоригдол арчлалын төлөө тэмцэгчдийн нэг бүсгүй болсон шүү дээ.
түүнийг хүчирхийлээс ангид иргэний нийгмийн үзлийг дэлгэрүүлж хэмээн үнэлээд бүр Махатма Гандийн залгамжлагч гэж цолж байсан. Тэгэхэд Ан Сан Сүүчийг Нобелийн хороос 1991 онд хүний эрх болон арчилсан үзлийн төлөө хүчирхийллийн бус замаар олон жил тууштай тэмцсэний учраас Нобелийн их тайвны шагналаар шагнасгай гэсэн байна. Харин Ан Сан Сүүчи яагаад хил ам дагуулж байгаа гэдэг нь гэсэн. 2010 онд гэрийн хориос суллагдмагцаа энэ ч нөгөө сонгуульд өрсөлдөд ялт байгуулсан шүү дээ. Тэгээд 2016-аас 2021 онд 21 оны оронд Мянмарын төрийн зөвлөх буюу ерөнхий сайд мөн гадаад хэргийн сайдаар ажилласан. Гэвч энэ хугацаанд Мянмарын үндэсний цөөнх болох нөгөө исламын шашинд Рохинжа нарыг тэм хомроглон устгах үйлийг таслан зогсоогоогүй. Хамгийн гол нь үг дуугойж мөн удаадараа үнийг үүсгэсэн гэдэг шүүмжлэлд өртсөн юм байна. Олон улсын байгууллагуудын тооцоогоор Мянмарын тэр зэвсэгт хүчин 25,000 гаруй Рохинжа гэдэг тэр иргэдийг хөнөөгөөд 700,000 гаруй хүнийг нутаг орноос дайчин дүүргэд хүргэсэн юм байна л да. Энэ явдлаас болоод олон улс Ан Сан Сүүчид олгосон хэдэн 10 шагнал өрөмжлөл хүндэт цол зэрэг хурааж авсан юм байна. Харин хамгийн их шахалтад орсон Нобелийн хороол ямар нэгэн хариу үйлдэл үзүүлэггүй өнөөдөр хүрсэн байна. Маад Монгол дайлчилж исэн санагдаж байна. Тий. Тэгэхээр энэ Сүүчи болохоор 2020 оны Мянмарын парламентын сонгуульд ахин ясан шүү дээ. Гэхдээ айрмынх нь дахин ингээд цэргийн дэглэм тогтооцсон тий. Ингээд 21 оны 2 дугаар сар цаадгыг чинь баривчилсан. Ингээд Мянмарын шинэ эрх баригч түүнийг COVID-19-ийн хууль зөрчсөн, хээлх хул авсан зэрэг ингээд 10 зүйлээ ингээд яллаад нийт 33 жил хорих ялаа шийтгсэн. Одоо тэгээд Ан Сан Сүүчиг гянд одоо гэрийн хорионд хоригдож шүү дээ. Одоо 79 настай. За тавд нь гач юм. Хин гэж. Хин бэ? Тереза их. За одоогийн тэр Умард Мактон гэдэг л одоо шинээр нь Умард Мактоны нутаг төрсэн Албан гаралтай те Албан угсаатай Терезийн хинжинхэнэр нь Агнес Гонжа Бояж үг. 19 настаас л хойш бүхий л амьдралаа энтхэгийн ядуус зориулсан одоо энэ Тереза те 1950 онд инэрл хайрын бүлгэм гэх чиг байгуулсан ба. Өдгөө энэ инэрл хайрын бүлгэм чинь 133 улсад 4500 гаруй тэм гэлэнмаа хэдэн зуун сайн дурхныг ажилладаг олон улсын буйны сүлжээ болон өргөжин тэлсэн. Хүнд өвчтэй үгээгүй ядуу мянган хүнийг толгой орогдох газартаа болгосон энэ хүмүүлгийн үүсийг нь үнэлээд Терезагт олон улсын хамгийн л одоо нэр хүндтэй шагналуудыг олгосны дотор энэ дунд хоёулаа яг төрдөг жилд 1979 онд Нобелийн их тайвны шагналыг Терезагт төгсөн ба. Гэвч түүний буйны үс үнэхэрийн ариун цагаан мөртөө үгүй нь амьд ахуйд нь ч нас барсныхан дараач хил ам дагуулсаар л байна. Эрен сурвалжлах сэтгүүлчд болон Терезагийн доор ажиллаж байсан сайн дурхны мэдүүлснээр энэ инэрл хайрын бүлгэмд анагаахын мэдлэг туршлагатай хүн байгаагүйгээс болоод хүнд өвчтөе хүмүүс олноороо хохирсон шүү дээ. Тэдний ингээд бүр энэ дэлгэсэн цочирдмор баримтуудаас зарим нь дурдъя. Өвчтнүүдэд бохир зүү бохир тариураар тариа тарьдаг байсан. Хоолунд гуйж ирсэн ядууст буцалгаагүй бохир ус өгдөг байсан. Асрамжийн газар нь 20 лагер шиг тийм зохион байгуулцтай. Эрүүл ахуйн шаардлага хангаагүй байсан. Үхлүүд хүмүүст өөрсдийнх нь зөвшөөрлгүйгээр усан баталгаа хийдэг байсан. Энэ хамгийн эв үсгэн. Тийм байна. Хүнд өвчтүүднийг орноос нь юм уу модноос хүлдэг байсан зэргийг онцолж болох юм гэжээ. Гэтэл Терезах олон улсын байгууллага болон алдар нэртэй хүмүүсээс жил бүр дунджаар 30 сая $30 хандив хүлээж авч байсан юм байна. Энэ бүхний тухай өгүүлэх Тамаас ирсэн Тэнгэрийн элч нэртэй баримт кино Терезахыг нас барахаас 3 жилийн өмнө 94 онд дэлгэсэнд гараад маш их шуугиндагдсан. Терезах мөн Албаны дарангуйлагч Энвер Хожа, Италийн фашист үзэлтэн Личо Жели, Гайтийн дарангуйлагч Дювале зэрэг Мапантай хүмүүсийг дэмждэг байсан гэдэг бас яриа байт юм байна. Тэгээд бас нэг хоньны ярьсан нөмөрсөн чон гэдэг би нэг нийтлэл уншиж байсан ба. Ингээд баах ингээ алдарснууд тэр дунд Терезах байхад би гайхаад уншиж байсан баг. Тэгсэн чинь жил бүр 30 сая $30 авдаг. Тэгээд энэ тэнд ингээд юу гэж чинь нөгөө Терезах Нобелийн шагналтан өөрөө тэгээ баг амьд бурхан шахуу болсон нөхөр чинь энэ тэнд өргөдсөн бас. Тэг болгонда дандаа тансаг онгоц хөлгөлж явдаг. Тэгэл очиод нэг ингээл очиод суудаг те. Тэр болгонд ингээ сая $100 үргэлцдэг. Яг үнэндээ гигант юм бол өөрөө
тэр хурал цуглаад орохгүй тэр мөнгөө ядуус тусалж болох байсан шүү дээ гэдэг нэг тийм би нийтлэл уншчаад ямар сайн ингэж бодчихсан юм нэрэл. Тэр хамгийн гоё логтой юу тий? Тий. За тэрээс ихэнх талаар ийм хил ам байт юм байна. За Аби Ахмед гээд одоо хүртэл энэ чинь юу Этиоп ерөнхий сайдчуудын одоо хүртэл байгаа. 2018-аас хойш ерөнхий сайдаар ажиллаж байгаа. Аби Ахмед болохоор Этиоп болон Эритреагийн хооронд 20 жил үргэлжилсэн газар нутгийн маргааныг шийдвэрлээд 110 гаруй сая хүнтэй улс орноо илүү чөлөөт болгох тэр ихтгэл найдварыг төрүүлсэн гэд засаг ирэх барьж гиснээс ердөө жилийн дараа буюу 2019 онд Нобелийн их тайвны шагнал хүртсэн ба. Гэтэ гоё яагаад. Тий нөгөө манайхан тэгдэж нэг гавьяат мэйд авчаар. За энэ шагналыг намайг илүү их хийж бүтээгээсэй гэж өгсөн болов уу гэж би ойлгож байна гэд урчилж авдаг шагнал байдаг. Мөн хамт олонны өмнөөс авдаг шагнал байдаг те. Энэ бол миний шагнал биш. Энэ бол хамт олонны юм шагнал гэд. Тэрэн шиг л энэ урчилж авсан шагнал байх нь те. Гэтэ нэг чи юу үзнэ? Алдар тэхий одоо авсан нэг бүсгүй. Энэ бол хамт олонны юм шагнал гэж нэг өөр ирэхгүй хэлээд ойлгуулж ирсэн шүү дээ. Харин тийм зүгээр хүмүүсээ сонсч арай шидэг хилээгүй байл үүдээ гэж найдаж штэ. За ингээд нөгөө арт түмэндээ ихтгэл найдвар төрүүлсэн гэд тэгээд 2019 онд буюу жилийн дараа их тайвны Нобелийн шагнал хүрчээ. Харин жил гарахны дараа 2020 оны ихээр Аби Ахмед парламентын ээлжид сонгуулийн товыг тодорхойгүй хугацаар хойшлуулсан. Энд чинь Этиопийн улс төрд үндсэн хуулийн хямрал үүсгэнэ гэсэн. Манай ч гэсэн тийм болно шүү дээ. Тодорхой хугацаар ингээд хойшлуулах юм бол ингээд нөхцөл байдал удалд амжирснаас болоод 9 дугаар сард нь нутгийн нөгөө хой захын Тигран бүс нутагт бие даасан сонгуул болсон. Энэ он удаан жилийн зөрчилтэй байсан нөгөө Тигран салан тусгаарлагчдыг төв засгийн газрынхаа эсрэг босгоход хүргээд бүтэн 2 жил үргэлжлсэн иргэний дайнд хөтөлсөн. Зэвсэгт мөргөлдөөн одоо эн чинь 2-3 жилийн өмнө тий 11 дугаар сард дуусан гэдэг ч гэсэн энгийн иргэд одоо ч өдөр тутамдаа өсөглөн мөн бэлгийн хүчирхэлд өрцөөр байна. Зарим их сурвалжийн тооцоогоор Тигран танд одоогоор 600-700 мянган хүн амьд сая гаруй хүн орон гэрээсээ дайцсан гэдэг тооцоо гаргасан. Энэ зөрчил бүр хөрс зэрэгэлдээ Эритреа, Судан зэрэг улс руу бүр халиад тэгэхэд бодит аюулч одоо хүртэл нүүрлээ да. Гэтэл Аби Ахмедийн тэргүүлсэн засгийн газар энэ бүхнийг одоо хүртэл эн чин зүгээр цэргийн тусгай ажиллагаа гэж нэрлэдэг байгаа байхгүй. Тэгэд түүнийг Тигран бүс нутагт энгийн иргэдийн эсрэг дайны гэмт хэрэг үйлцэх хэмээн буруутгаад Нобелийн шагналыг хураахыг олон улс шаардсаар байна. За ийм нэг хил амтай нөхөр байна да. За 3-2-1 гэхээс өмнө хоёлаа дараагийн тий манай нэвтрүүлгийн ивент тэтгэгч Худалдаа хөгжлийн банкыг танилцуулъя. Тэгээ. За энэ бол хялбар хуримтлал гэдэг тийм үйлчлэг байна. Дотроо янз бүрийн хуримтlalтай. Хялбар хуримтлал гэдэг энэ үгийн утга нь ийм учиртай. Хуримтлал үүсгэж чаддаг хүн чадахгүй хүн гэдэг хоёр янз л хүн байна. Тэрс дундуур нь гэж хүн байхгүй. Тэр би бол үүсгэж чаддаггүй хүн. Яг тэгэхээр хуримтлал үүсгэх нэхэр би одоо чинь одоо хуучин бол цалин пүнлэгч нэг гар дээр бэлнээр авдаг л шүү дээ мөнгийг. Тэнгүүд нөгөөдгөө одоо би хаашаа тий нэг барьж очиод дахиад банкн дээр очиод за нэг 100 мянган ч юм тий за энийг нэг хадгалж гэхээр яг энэ хугацаанд бөөн цаг нар байгаа. Тэгэхээр ер нь урд нь тийм хялбар үйлчлэгээ байдгүйгээс болоод бас бид нар нөгөө хуримтлуулж чаддгүй байсан бас нэг шалтгаан энэ ихгүй. Тийм шүү дээ. Тэг гэртээ нэг сейфэнд хадгалаад ном момны завсар хийлтэй ч биш ер нь тэглээгээд нөгөөдгөө 10 сая болгохыг хийж арахгүй гэсэн ш. Тэ. Гэтэл одоо энэ нөгөө цахим энэ одоо юу гэдэг чинь хөгжлийн ир үед их гоё болчих. Юмыг их хялбараар хийх боломжтой болсон. Жишээ нь таны цалин ингээд угаасаа л за худалдаа хөгжлийн банкнаас цалингаа авдаг гэж бодъё л да. Яг одоо бид их хот мөндрийн шиг те. Тэнгүүд би тэнд худалдаа хөгжлийн банкны салбар дээр очиод миний данс руу орсон ямар ч мөнгө нэ. Бүр зүгээр л орсон төгрөг болгоны 20%-ийг нь энэ хуримтлалгад татчих гээд. Тийм үйлчлэг байдаг байхгүй. Заавал 20 ч биш үү. 1% ч гэж болно. Би зүгээр л аимшигын их нөгөө хуваар тогтооцсон. Тэнгүү 100 төгрөг над руу цалин болгоход оронгууд л ми дасан 80 төгрөг л байна. А гэтээ нөгөө 20 төгрөг хайчих гэхээр тэр чинь хүүтэйгээ сайхан хадгалагдаад миний ирээдүйн ямар нэгэн зүйлийн төлөө зориулагдаад ингээд хадгалагдаж байгаа юм. Тэгэхээр энэ маш хэлбэр. Би энэ чинь 1 секунд хүрэхгүй хугацаанд хуримтлал үүсгэж болж байгаа. Харин өөрийн мэдлгүй хуримтлал үүсгэж. Тийм учраас хялбар хуримтлал гэж нэрлэдэг юм л д. Тэгэхээр монголчууд нь те ер нь хуримталтай л болцгоо. Энэ зөвхөн мэдээж
ялангуяа өвчин зовлон гуниг уу гашуудтай үед энэ хуримтлал их хэрэг болдог. Гэхдээ энэ бол хүний жам учраас тэрэнд бол нэг саан зовлдог. Харин жам бус зүйлийн гоё зүйлүүд байна шүү дээ. Аялах, зугаалах энэ бидний хичээл зүтгэлээс шалтгаалдаг. Энэ үед тэр хуримтлал үнэхээр гоё хэрэг болдог шүү. Тэг яаж ч. За тэгэхээр худалдаа хөгжлийн банкнд та өөртөө ойрхон салбар дээр очиод гоё янз бүрийн бүтээгдэхүүн ба сайхан бүр асууж танилцж чад надаас илүү тентэр чиг хэлээд өгч. Тэгэхээр өөртөө тохирсон гоё хуримтлал үүсгээрэй. За өнөөдрийн сэдв эргэлзээ хэл ам дагуулсан их тайвны 10 Нобелийн шагналыг ярьж. За одоо 3 болсон. 3-т нь. За нөгөө Ясир Арафат, Шимон Перес, Ицхак Рабин 3. Энэ их угаасаа тий Шимон Пересийн угаасаа номон дээр угаасаа маш тодорхой гарч байгаа. Яагаад Нобелийн шагнал авсныгаа. Тэгээ угаасаа эргэлзэх мэрэлцэх шин чинь зүгээр тоглоом тоглолцсон байл ч тий. Улс төрийн тоглоом тоглолцсон. Яг. За ингээд Нобелийн хороо 1994 онд Палестины удирдагч Ясир Арафат, Израилийн ерөнхий сайд Ицхак Рабин болон тус улсын гадаад хэргийн сайд Шимон Перес нарыг инх тайвны шагналаар шагнахдаа шалтгаан нь Израиль Палестины зөрчлийг шийдвэрлэхэд түлхэц болсон Ослогийн гэрээг энэ 3 хүн хэлэлцэн балтсны учраас ойролт орондод инхийг тогтоох зам засагдлаа гэж үзсэн байдаг. Гэвч энэ Израиль Палестины хямралыг эцлээгүй бүр одоо бид нүдэн дээр харж байна. Алан хятагчийг бүр шагнасан гэгдэх маш юм их хил ам дагуулсан те. Олон нийтийг бүр дуруусах түргсэн. Энэ ч хүүхдийн алуурч юм шүү дээ. Ясир Арафат бол нэг хүүхд юм шиг. Мянган хүүхдийн алуурч шүү дээ. Яг үндэ. Ингээд алуурчин хүнийг террорист бүлгэмийн те ингээд дэмжигч хүнийг Нобелийн шагналаар шагнахыг бид нэр угаасаа харж лээ 10 жил байхдаа. Тэгэлгэх. Учир нь Ясир Арафат олон улсад алан хятах бүлэглэл гэдэг гэгддэг Палестины чөлөөлөх байгууллагын гол фракц болох Фатах хөтөлбөрийн тэргүүн байсан. Ажиглагч, түүх судлаач Арафат болон тэр Фатах хөтөлбөрийг Израилийн 100 энгийн иргэдийн амьд хүрсэн хэдэн 10 дэлбэрэлтийг зохион байгуулсан. Мөн Ливаны иргэний дайнд хүртэл зэвсэгт босгочдыг санхүүжүүлсэн. Мөн Израилийн араб гаралтай хүүхэд залуусыг олноор нь алан хятах ажиллагаанд уруутгацсан. Мөн Палестины засаг захиргааны удирдах шатанд авилга хээл хагуулыг хавтгааруулсан гэж үздэг. Энэ бүхнээс нь болоод Арафатыг Нобелийн шагнал хүртсэн хамгийн муу хүн гэж тодорхойлсон. Ясир Арафат Нобелийн шагнал олох шийдвэрийг эсэргүүцээд Норвегийн бүр нэрт улс төрч Кари Кристиансен Нобелийн хорооны гишүүнчлээсээ татгалцсан байгаа шүү дээ. Харин Ослогийн гэрээний тухайд бол юу болсон гэхээр Палестины чөлөөлөх байгууллага Израилийн төр хоёр бие биеэ харилцан хүлэмжшүүлсэн байна. Гэхдээ Палестин улс байгуулагдаагүй. Харин баруун эрг Газын зурсын асуудалч гэрээний зааснаар шийдэгдээгүй. Шимон Перес, Ицхак Рабин хоёр мөн Нобель хүртснээсээ болж аль аль нь бас шүүмжлүүлсэн те. Шимон Перес бол Палестины газар нутгийн хууль бусаар эзэлсэн гэх дайралтанд өрссөн ба. Харин Ицхак Рабин бол Нобель хүртснээс ердөө ганцхан жилийн дараа 95-нд Ослогийн гэрээг байгуулснаасаа болоод Юудын шашинд нэг хит үзэлтний гарт амиа алдсан шүү дээ. За тэгэхээр та бүхэн Шимон Пересийн мөнх оргил гадаад харилцааны сайд гэсэн мөнх оргил сайдын тэр орчуулга бол гайхалтай те. Энэ бол үнэхээр гоё ном. Супер. Ямар нэртэй ном блэ? Юу лээ? Марчлаа те. Харин юу лээ нэрээ. Одоо энийг санахгүй бол тэгээд нойр өрөхгүй. За. Нэг удаа бүр копи брэнд нэрийг мартчихлээ. За хоёрт нь хингэж. За хэн бэ? Барак Обама. Ямар ч байсан хил амтай байсны санаж байна. Сайхан болсон болохоор. Тий. Этиопийн нөгөө шинэхэн ерөнхий сайд чинь нөгөө хэдийн хийж бүтээсэн зүйлийн төлөө биш харин ирээдүйд хүрч мэдэх амжилтын төлөө мөн залуу ирч хүчтэйнийхэн төлөө шагнасан шүү дээ. Яг тэрнтэй адилханаар Нобелийн хороо дөнгөж ерөнхийлөгч болоод удаагүй байсан Барак Обамаг 2009 онд олон улсын дипломат харилцаа арт түмнүүд хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх хүчин чармайлтын төлөө гээд Нобелийн их тайвны шагналаар шагнасан ба. Түүнийг зөвхөн өнгөт арьстан болохоор нь ч биш. Бас Жорж Буш биш болохоор нь шагналаа гэж дургуц хүмүүс ч байсан. Үгүй ийм байна. Нөгөө өнгөт арьстан болохоор шагналчлаа. Эсвэл зүгээр Жорж Буш биш болохоор шагналчлаа гэж дургуц ч хүмүүс байгаа байхгүй. Гэхдээ энд нэг гач юм байна. Обама 8 жилийн засаглалын эцэст Америкийн түүхэндх
хамгийн олон жил дайн дайжинтай хутгалцсан ерөнхийлөгч болсон юм шүү дээ. Хамгийн олон жил. Гадаад харилцааны зөвлөлгөх Америкийн хараат бус нэгэн байгууллага судалгаа байна. Обамагийн засаг захиргаа 8 жилийн хугацаанд нийт 7 улсын нутаг дэвсгэрт 26 мянга гар бөмбөг хайсан гэж. 7 жилийн хугацаанд 26 мянга 7 улсын нутаг дэвсгэр дээр тий. Энэ жилд дунджаар 582 энгийн иргэнийг хөнөөсөн гэдэг жилд. Одоо энийг 8-аар үржүүлэхээр амар одоо байна. Тэгсэн өөр нэг судалгаагаар Америкийн арим, Сомали, Пакистан, Йемен зэрэг улсад зөвхөн дорооноор ихэд 563 удаа халдлага үйлсэн гэж байгаа. Энэ нь зөвхөн саяны дорооны халдлага нь дангаараа 3797 хүний амийг авч чадсан байна. Обама хэдийгээр дайн дайчинд оролцсон цагаан ордны анхны тэргүүн биш ч гэлээ. Гэхдээ Америкийн одоо бид нар баахтай империалист гэж нэрлэдэг үсэрд хэрэг тэрнгүүр нь хэрэглэх юм бол Америкийн империалист бодлоос зүгтд зайлж чадаагүй нь үүнээс харагдаж байна. Түүнийг дайны гэмт хэрэгтэн хизээ нэгэн өдөр олон улсын эрүүгийн шүүх дуудагдах ёстой гэж үздэг бүр хүмүүс байт юм байна. 2015 онд Норвегийн Нобелийн хүрээлэнгийн тэргүүн Гер Лундстад нэг ном бичсэн байхгүй. Инх тайвны нарийн бичгийн дарга гэдэг дурсамж ном бичсэн ба. Тэрэнд Обамад Нобелийн шагнал олгосон нь миний хамгийн том алдаа байсан даа гэж бичсэн байт шүү дээ. Нобелийн хүрээлэнгийн тэргүүн нөөрэ тэр дурсамжийн номд. Авираад. За нэгтэн. За Хенри Киссинжер лидиктоо. За ганц инх тайвны салбарын гэлтгүй ерөөсөө л Нобелийн шагналын түүхэнд хамгийн хил амтай. Бүр хамгийн олон хүмүүсийг бүр хамгийн их маргаж мэтгэлцэж түргэсэн Нобелтэн бол Вьетнамын дайны үеэр Америкийн нэгдсэн улсын төрийн нарийн бичгийн дарга байсан Хенри Киссинжер ба. 1973 онд өмнөд Вьетнамын хувьсгалж лидиктогийн хамт дайны галыг зогсоож Америк цэргүүдийг эргүүлэн татсан гэд тэгээд Нобелийн инх тайвны шагнал хүртсэн ба. Тэгээд 75 онд Сайгон хотыг хойд Вьетнамын айрамд эзлэгдсэний дараа шагналаа буцаахыг хүссэн ч гэсэн Нобелийн хороо хүсэлтийг хүлээж аваагүй баг. Уул нь за болиолын шал худлаа шагнал болчихлоо. Гэт энэ ч нөгөө бодож ирсэн нь болоогүй шүү дээ. Тэгсэн чинь лидиктооч гэсэн яг дараах нь бас шагналаас татгалцсан ба. Киссинжер болохоор ганц Вьетнамын дайнаар тогтохгүй. Улаан Кхмерийн дэглэмийн үеэр Камбожийн нутагт хэдэн зуун бөмбөг хайсан. Аргентин, Боливи, Бразил, Парагвай, Уругвай гэх одоо Өмнөд Америкийн тэр улсуудын дотоодын үүмэн самунд хөндлөнгөөс оролцсон. Чилийн цэргийн дарангуйлын үеэр амь үргэцсэн Франц иргэдийн хэрэгтэй холбогдсон. Бүр Киприйг Турк эзэлсэн шүү дээ. Киприйг эзлэх Туркийн цэргийн ажиллагааг дэмжсэн зэрэг олон улсын өдий төдий бохор явдалд гар бие оролцсон ба. Үүнээс нь болж Нобелийн хорооны 2 гишүүн бүр ажиллаа өгöd. Нью-Йорк Таймс сонин Нобелийн инх тайвны шагналыг дайны шагнал гэж бүр нэрлэж илаа шүү дээ. Нобелийн хорооны шийдвэрийг эсэргүүцсэн дайны эсрэг үзэлтнүүд жагсаалт цуглаан зохион байгуулахыг сэргэмжлээд Киссинжер өөрийн биеэр шагналаа очиж аваагүй. Харин шагналын мөнгө болохоор энтэг хятадын хойгт амь ирсэн нөгөө Америк цэргүүдийн үр хөвгтүүдэд сургалтын тэтгэлэг болгон хандвалсан. Хенри Киссинжер чинь 2 байна уу 3 жилийн өмнө тасан шүү дээ. 100 наслсан юм шүү дээ. Тэгэхээр чинь Никсний засгийн газрын нөгөө тэр гишүүдээс амьд сэрүүн байсан ганц хүн байсан шүү дээ. За ингээд нэг бөөн эргэлзээтэй л. Ер нь угсаа сонсоход эргэлзээтэй санагдаж байна. Тэглэг яхаа. Сөүл тэлдэг Нью-Йорк Таймс центр шүүмж зөвч юм шигтэй. Инх тайвны биш, дайны шагналын биш үгэд. Энэ саяны 10 бүгдээрээ юм дайн аллах хэдлэгтэй холбоотой. За Тереза ихээс бусна. За Тереза их ч гэсэн бас их бах хэмжээгээр ингээд оролцолцсон ч юм уу тий. Тий. Эвгүй тий. Буян хийдэг нь үнэн. Гэтэ нөгөө уурлаад хүмүүс нь гол нь ингээд аавал чамайг буян хийдгээ гэд би өөрийн мөнгнөөс 100 төгрөгийг чамд өглөө. Чи энэнгээрээ буянаа хийгэрэй гэсэн чинь 20 төгрөгөөр тансаглаад 80 төгрөөр нь хийгээд байгаа нь хүмүүс таалагдахгүй л байгаа байхгүй. Тэг иймэрхүү хил ам давуулаад байна тий бас. Тий. За ингээд элдв түүх нэвтрүүлгийг эх орны өнцөг болон бүр кофений соёлыг түгээнүүрээтэй кафе бинэ мөн хэлбэр хоригдл гэдэг үйлчлэгээ танилцуулж байгаа худалдаа үйлчлэлийн банк ивент зэтгэлээ. За энэ нэвтрүүлэгт хамт байсан манай Одмөндөр сувгийн үйл ажиллагааны менежерийн их баяр танд маш их баярлалаа. Баярлалаа. За дарааслаа түр баяртай.
нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудад баярлалаа. Од мөндөр суваг энэ мэтлэн танин мэдхүн 1000 хөтөлбөрийг 2025 оны 7 сарын 1 хүртэл та бүхэнд хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүг түгээхийн үйлсэд та нэгтгэх хүсвэл бидэнд таньд өгөх боломжтой. Нэг нэвтрүүлгийг 100 төгрөгөөр буюу 1000 нэвтрүүлгийг 100,000 төгрөгөөр үнэлээд та биднийг дэмжээрэй. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүг түгээх энэ үйл хэрэг таны оролцоотойгоор амжилттай үргэлжлэх юм а. Зандан хүү миний нэр дээрх голомт банкны данс байгаа. 30 15 15 1942 30 15 15 1942. Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандвалснаар од мөндөр сувгийн алтан гишүүн болох юм. Шинжлэх ухаан танин мэдхүй Монголд ялах болтугай.